Сайн байцгаана уу? За, өнөөдрийн хичээлээрээ бүгдээрээ print error гэсэн командыг хэрхэн ашигладгийг сурах болно. За, print error гэсэн команд нь болохоор тухайн шийдэн дээр байгаа мэдээллийн аль хэсгийг хэвлэж гарах уу гэхэд ашигладаг команд байгаа. Өөрөөр хэлбэл яг print хэсгийг тохируулахад ашигладаг ийм команд байна. За, анхлаа суралцж байгаа хүмүүс маань яг энэ print error гэсэн командыг хэрхэн ашигладгийг мэдэхгүйгээс болоод зарим нэг асуудалтай тулгардаг. За, би ч гэсэн бас ийм асуудалтай тулгарч ирсэн. За, бүгдээрээ нэг жишээ харъя. За, Excel дээр хүснэгтээ хийгээд яг хэвлэхэд бэлэн болгочлоо. За, бүгдээрээ энийг бичгэн цаасан дээр наад руу цаасан дээр ямар хөө байдлаар харагдах нь хэвлж гаргаж ирснээ дараа. Тэгээ харъя. За, энийг харахын тулд энэ баруун доод болон дагаа page layout гэсэн төвчөн дээр таа. За, тэгээ бид нэр хэвлэхэд яг ийм байдалтай харагдаж байна. Хэвлээд гаргасан ч яг ийм бичгийн цаасан дээр маань ийм байдалтай харагдах нь байна. За, энийг бүгдээрээ хэвлэе. За, хэвлэх командыг гараас өгтөө Ctrl P усыг дарна. За, хэвлэх команд маань дуудагч. Эсвэл File tab-ны Print командаар хэвлэхийг харна. Командаа дуудаж болно. За, энд болохоор тохируулгын хэсгүүд маань гарч байна тийм принтерийн. За, энэ принт хэсэгт бол та хэрэг принтер залгуулсан бол энэ таны принтерүүд гарч ирнэ тийм ээ. За, бүгдээрээ жишээ олгоод PDF руу принтлж үзнэ. За, энэ арын хэсэгт бол бидний хэвлэх зүйл маань харагдах ёстой. Гэхдээ саяны хүснэгт маань харагдахгүй байна тийм ээ. Тэрийгээ гаргаж ирэх хэрэгтэй. Зөвхөн нэг толгой хэсгийнх нь мэдээл тэгээ ганц хүснэгтний мэдээл гарч ирээд байна. За, эндээс ер нь setting хэсгээс нь сонгож үзье. За, энэ тэгэхээр бид нарын хүснэгт маань гарахгүй байна. Тэгэхээр бид нар print error гэсэн командаа буруу ашигласнаас болоод бидний хүснэгтний мэдээлэл маань гарахаа бичиж байгаа. За, энэ print active sheet гэснийг сонгоход бол тухайн таны идэвхтэй сонгосон шийдэн дээр байгаа мэдээллүүдэн дээр харагдаж байх хэвээр. За, харагдахгүй ч гэсэн ямар ч гэсэн хэвлээд үзье тийм ээ. Хэвлэхээр агуул эднэр нь харагдчих юм магадгүй. За, print гэд хэвлэжээ. PDF руу хэвлэж харъя. За, энд print test ингээд нэр өгөөд хадгалчихъя. Нэг харъя. Хэвлээд хэрвээ цаасан дээр хэвлээ гарах юм бол яг ийм л юм гарах нь байна. Энэ асуудлыг засахын тулд яах ёстой вэ? За, бүгд буцаад Excel рүү оръё. За, энийг засахын тулд янаараа page layout гэх tab-ны print error гэсэн багц командны энэ доотлын жижиг хар сумдаар дарангууд ийм командд гарч ирж байна тийм ээ. Clear print гэснийг дарчихна. За, бүгдээрээ дахиад хэвлэх командаа дуудъя. За, ингээл гараад ирдэг байна тийм ээ. За, бүгдээрээ print хийж үзье. Print test 2 өний. За, яг хэлээд гарахад ийм байдалтай харагдсан байна тийм ээ. За, тэгэхээр өнөөдөр бүгдээрээ print error командаа ер нь хэрхэн ашигладгийг бүгдээрээ суръя. За, тэгэхээр тухайн хүснэгтнийхээ яг аль хэсгийг хэвлэх гэж байгаа юм гэдгийг сонгож тэмдэглэж өгч болдог. За, бол зөвхөн 1-2 дугаар сарын энэ хэсгийг хэвлэж гаргая. За, ингэхийн тулд яах вэ гэхээр за, энийг ингэж тэмдэглэх нь байна тийм ээ. Ингэж тэмдэглээд тэгээд print error гэсэн командныхаа set print error гэснийг сонгоч. За, бүгдээрээ хэвлэх командаараа харъя. За, тэгээд print хийж дарчих нь шүү дээ тийм ээ. За, тэгэхээр та бүхэн маань хэрвээ ингэ саяных шиг харагдахгүй байх юм бол ерөөсөө энэ тэмдэглэсэн тэмдэглэгээ буцаагдаа clear. За, тэгээд print view-ээр харъя. За, бүрэн гараад ирж байна тийм ээ. За, print view командыг бол ингэж ашигладаг байх нэ. За, дараагийн хичээлээр бүгдээрээ илүү олон хуудастай
одоо ингээ хуудсандаа багтахгүй байгаа энэ бол гой багтчихин тийм ээ. Маш урт ингээд маш олон юм багамтай хүснэгт байлээ тий. Тэрийг одоо яаж нэг хуудсанд багтааж хэвлэдгийг гэдгийг бүгдээрээ дараагийн хичээлээр сурах болно. За дараагийн хичээлээр уулзлаа баярлалаа.